За энэ удаагийн хамтлагаараа Core 13-ын simple зураг нь ил болсон талаар ярилцгаая. За өмнөх Core 12-ын тухай бичлэг YouTube-д оруулсан байгаа. За тэр бичлэгээс ерөнхий ойлголтыг бол авч болно. За ер нь Core 12 бол тийм ч их өөрчлөлт ороогүй байсан бол энэ удаагийн Core 13-ын simple-ийг харахад бол загвар дээд засгийн материал нь их өөрчлөгдөжээ. За зөөлөвчдэр гэсэн баг зэргийн өөрчлөлт орсон нь за өмнө нь Core 8-аас эхлүүлээд flow зөөлөвчийг дангаараа ашиглаж байсан бол энэ удаа hover болон flow зөөлөвчийн ослыг ашигласан бололтой. За flow-ийн хэнж гэсэн өөрчлөлт зарагдчихэв. Доотлоос нарах юм бол энэ ил гарсан хэсэгтэр Core 11-ээс эхэлж ашигласан нэг толгуур байдаг. Хүндлийн юм толгуур, шин толгуур. За тэрийг бол үргэлжлүүлээ ашигласан бололтой. За өсгийн хэсэгт болохоор Core-ийн гэр бүлийн гишүүдийн нэрс Aisha, Riley, Ryan, Canon гэх нэмнүүд байгаа бол сүүлд төрсэн харин хүүгийнх нь нэр нь энэ удаад багтаагүй байна. За өмнөх Core 12 дээр ч гэсэн энэ дөрвийн нэр байсан бол энэ удаад бол сүүлд төрсэн хүүгийнх нь нэр орж магадгүй гэсэн тамаг байсан бол энэ удаа багтаагүй байна. За магадгүй эцсийн загвар биш одоо simple загвар болохоор магадгүй ороогүй байсан ч байж магадгүй юм. За удахгүй тэгээ бүр эцсийн загваруудын зураг нь ил болоод явах байхаа. Тэгэхдээ ер нь бол нэлээх өөрчлөлт гарсан их цаашаалтай санагдаж байна.